юу дуулыг ивэ ташуура. Талан тогоёй. Хей. Чаа. Тэгвэл. Өөрийн цус айлтай даа чалчи борё. Чаа үсгсэн өнөө жанжид маань өлчөртөн болоод төр ирэхээр болсоо. Төрийн эргэлт хийхээр болоод байна. Тэр тайдан хүрэхийн тулд эхлээд ахас ноёд биднийг найр цэнгэлэн болж урьд залхийг нь харж байгаа юм а. Та жамуухай биднийг найр цэнгүүнд нь урьж байна. Тэгээд таргуудаа маань хан хүүнээ өргөмжлөөд хаан суудлаас хилтийх нь ойртож байсан да. Тэгээд хүүнд энэ таргуудаа маань жаахан итгэдэггүй. Хан хүүн уул нь төр залгах ёстой тул таргуудаа хүүгээ бас их шүүмжилнэ. Чамуухан төр болгож энэ эцэг надаас муутгах нь гээд. Хүүдээ бол цаачин итгэдэггүй. Тайсан нойр тавьж байгаа бүл задарч байгаа дээр ял хөнгөрё гэж санах нь их. Хаанаас буух хүсэл их арбан хүмүүс шүү дээ. Аргач үгүй дээ. Ард түмэн бүг зугаар зүхээд итгэлт ноёдууд нь урваад ахаар энэ ялын ажиллаас үтэрхэн л танилий гэж бодсон шүү дээ. Иймээсээ задранд нь жамуухад найр тавиад гүр хаан болгоё гэж шийдсэн юм. Дакуур тэр үед бас арайч одоо болгоогүй ч гэсэн та зүтгэлтэн болё гэд илчил Чингисэн гэхүүд. Яагаад гэвэл бидний чинь одоо барьсан төр заддар Чингис ноёд маань урвчихсан. Одоо тэгээд сангийн сайдынхаа хүртэл суудлыг нь алдчихсан. Хоосор Чингисэн байсан шүү дээ тэр үед ч байна. Тэмүүчэндээ хүн ардынхаа нилээд буура одоо татаал авч чадахгүй чуулгыг үзчихсэн. Хоёр хуваагт Чингис буура дороонууд нь тэмүүчэнгээд эдтэйгүүд нь тайчуудаа дагчихсан. Татаас одоо татвар төлж чадах хэсэг нь бол одоо бүллээд нээлжчихсэн байсан. Энэ бүлээн дээр жамуухай л одоо цайлган нь байлаа шүү дээ. Уулан чиг бидний хүүд ойролцооноос та дойлогтой байвал ууртай байхад л ардын цуурьяанд жамуухад ялагдсан шүү дээ. Жамуухай ард түмэндээ илүү алдартай гэсэн үг. Иймтэйсээ Монгол тэнтөр мөртний тэргүү заавал хар азрахтан байх албагүй. Тийм үү? Энэ төрийг заавал хар азрахтан бидэнд түүч айлах албагүй. Иймэрхүү шүтэн барилдлыг тооцоолж байсан юм аа. Яах вэ? Жамуухын дэрэгдээс нь хүүхэлдэй хаан болоод явж чадах ч билсэндээ
Ер нь монголчууд хүүхэлдэй хааны илт төрхөнд дургүй шүү дээ. Иймээс ард түмний итгэлийг даахгүй хан хүүнийг алжчихсан нь үнэ. Иймээс нэр цуугаараа ардаа чуулуулж чинээтэй хөвгтөөгөө дуудуулж чадаж байгаа. Жамуухад найр тавинаа. Өсөө муу төрийг халсан нь зөв. Тийм үү? Энэ зөв. Ядахна эрхийн жаргалыг жанжин нэрээр амгалан өтөс болоод наж төрё гэдэг. Тэтгэр тайгаараа тайван сууя гэдэг рүүгээ л ороод шилжээд байгаа юм. Ампхай том битэн чин тайвчих суудал сентийн хүсэлгүй. Суудал тэнд сентийн шунаад байдаг нь бэлдгүй ш. Сайн төртийн ивэс болж саар төртийн золиг болж чадах ч хэлсэндээ. Эрх мэдэл гэхээ сайн илүү. Эд хөрөнгөнд л дуртай хүмүүс шүү дээ. Эд хөрөнгөө манах эрх мэдэлтэй байна уу гэхээс эрх мэдлийн төлөө хөрөнгө гаргах дургүй дээ. Хиймээс нэ. Эрх мэдлийн шүглээ тавиага жамуухад найр тавьж байгаа юм а. Бодныг баян байлгавал чи хаан болсон ч яах вэ? Одоо хаан ч гэж яах вэ? Тэр үед чинь одоо татарууд зөрчдөд зохиулаад эхэлж чангасан. Татар маань мөхийн явдал нөгөө юуийн гэрээ дуусаагүй байтал энхийн гэрээ таллаагүй байхад бидэн татарыг биш зөрчдгийг хянах хэрэгтэй учраас эртэн жанжтын тэргүүдийг нэр суутан байгаад эрхэм төртөө цэгцэл юу. За одооч тэгээд ар ноён замтай хааныг ард түмэн хүсхэ болчихсныг хүлцээд л ухаад л байлаа. За яах вэ? Ямар ч жанжинд нь ар ноён хэрэгтэй л гэдэг. Хөвүүдээ тэр суудалт нь суулгая да. Болоод л. Авир цантай хүү гэртэл сууж байлаа да. За ингээд ард түмнийг тамганд нь байх тайнгарваа. 13 хүрээний дай. Яагаад гэвэл өнөөдөр татвар төлөхгүй байгаанууд нь төртийн гэрээ тарай бол гэмтэн ялтан мангуудууд. Ургууд мангуудууд. Гэхэр чинь одоо хүн амынхаа 50%-ийг мангууд болгож болохгүй үед. Тийм л ахуй дороотлын үе. Тэмээс салан тусгаарлалтыг нь зөвшөөрөж хоёр ханилэг болохыг шийдээд байсан үе. Одоо бодоод үзтээ. Хүн амыг чинь талан татвар төлөж чадахгүй гэмтэн зэмтэн болчоорч бүгдийг нь одоо ургууд мангууд болох уу? Болохгүй шүү дээ. Тиймээс Тэмүүчэнд очиод байгаа юм чинь энэ хамаг Монголын хоёр ханилэг болгох нь алтан улс бидэн рүү дайрахад тэсэх зүйл болно гэж тооцсон юм. Иймээс
салан тусгаарлалтыг нь зөвшөөрөхөөр болсон. Нэрүүн ханилаг, Монгол ханилаг гэж. Тэмүүжин чинь тэр үед нэрүүн ханилаг болно гэд. Би таавалсаа байгуулнаа. Нэрүүн ханилаг болно гэд хамаг ноёд аваад явчихсан. Одоо суухаа туу нахуухаар бакки хорчон гэд гайгүй хөдөлдөг хэдмэ тэшээг орчонгсон байлаа шүү дээ. Тохиорчон тэднийд мангууд болгож яллаж урд хилтэй цэлхийн оронд байгаагаар нь байлгасан нь ард түмэнд минь хэрэгтэй байсан юм а. Иймээсэнэ орж ирж говшуулаад байгааг нь олдсонд нь байлгаад тусгаарлахыг нь зөвшгөн хэн хэнийх нь ай тухтан тухтай. Ийм тайсан нэр төдий дайныг нь хийе. Төр төдий тамханд шилжүүлье гэдэл байлтваа. Гэтэл ёстой муу юм болж байгаа юм а. Нэр төдий дайныг хийх гэсэн биш. Энтэй монголчин 2 хуваагдчихлаа гэд дайн хийх ёстой шүү дээ. Тэгнэ ядахгүй ч хэлээд дайцсан болж тэр зөрчтэй харагдахгүй бол болохгүй. Нэр төдий дайныг хийх гэсэн биш. Ёстой ургууд мангуудыг нь ургуулад аваад явж гэж байгаа юм да. Ургуулчихсан. Тэгээд урд хэлний манаач хүү бид нар ч яаж тансаг суух юм бэ? Ингээд аль бөө хэлэм. Ургууд мангуудыг ургуулж чадах нь энэ нэгүүдээ аваад байгаа. Алсандаа муу ядрыг л болсон. Амны минь манаач үүдний минь нохсыг яаж авч чадна уу гэд. Олж байгаад энэ муу толгойг эгнүүд төвхнийг толгооноос нь салганаа гэд. Тэгээд л ёстой тааралцсан хар дэлтэнг нь туухаач хэлсэн. Нэг үзүүд ч нэг юм хар дэлтэй нэг туухаач хэлсэн нэг улаан хигээс тэнгүүд байдаг тийм үү. Тэднийг нь цавчаад бойчин ядаж байхад нэгүүдээс рүү ихгүүдэг байсан. Ахаа гэж дуудсан нүүр байсан ч алж хэд даадал. Ихчээ гэж дуудсан нүүр байсан ч игэмлэж хаяадал. Нэгүүдийн толгойг авах гээд хөл нонцсон тэр газар өвгнийг бариад авахд хөсрийн өвгөн чинь өнөөдрийг болтол үхээгүй байна шүү. Одоо ирүүдгэн таягандаа байх ёстой юм. Энд байлдаж явна гэд. Энд яхаараа байлдаж явдаг байлаа гэд. Элтэйд л барьж авсан юм да. Ингээд нэг юм уу. Тэр өгцөр өвгөн босоор олонг барьж аваад 80-наас гарчихсан юм явж байгаа штэ. Уулын бол тэм хүн чинь хаддан гэртээ бясалгаж суух ёстой гэдэг. Моолдвор чинь зүй бусын настай юм чинь. Бүр тийм эцэг өвгдөө. Өвөг эцэг хаадын үед нь амьд байсан юм. Үлийгээ хийж
Бидний дунд нь амьдрна вэ гэдэг өөхийг нь өмхүүлгээд л барьж авбаа. Хай. Тэгсэн чинь өгнөө цайлгийн аманд ноймсооч их мартаад аль нэрээ алдаж нэрээ тийм үү гутаалгаж байгаа юм. Чарлаад л өнөөгч тэрний хүүхдийг чи арилжиж ахууд идэхтэй бидтэй. Тэрний охиныг чи арилжиж таньшаа олоо бидтэй гэдэг. Нэр цуугаар минь гутаахад нэр цуугаар минь ард түмэнд минь итгэл алдуулахад ихээ бэрхэд хүрсэн шүү гэдэг. Таныг судар тайлцсан санагд. За тэгээд энэ чарлаад толгойг нь биенээс салгуул. Энэ чарлаад байгаа толгойг нь биенээс нь салгуул уушиггүй, дуурахгүй гэдэг. Уяа таамагт гэцгийг нь ороож байгаад чирч алсан да. Тэгээд хэлэнгийнхаа дараа ураагаад гэмэрч байгаа юм аа. Чахад мэдгээ хангаад нөрөгч өглөө. Хайрт туулаа иргийдээ яаж очих вүлээ гэдэл. Охинд надаа ямар эцгийг чинь хөнөөч өгсөө. Танаа эцэг олз нэрийг минь гутаагаад эрх мэдлийг минь сольтаагаад байсан учраас эрүү цайжийг нь салгачихсан гэж хэлэх болоод хямарваа. Тэжин байгаад ном сэлмэнд нь хөнөөгдсөн бол хамаагүй байлаа да. Тэг бүр таагаж очиж байгаад хөнөөж өнгсөн юм чинь бэйшгүй дээ. Чаавал тэрийг барьж ав гээд тохиорч өвөртөлдөг хүүхний хайцгийг нь өнгөөр туугаад хайчихсан хүн чинь өнгөөр туугаад хайчихсан гэдэг чинь юу гэнэ вэ? Яах вэ энэ дотроо улаан байдгийг нь гадна цагаан дээр нь харуулж харч яах юм? Мөрөөр чирээд алдсан юм чи. Охохгүй байна уу? Тэгэхээр ч энэ арьс үлдэхгүй үстэй. Гаднах нь уула доторх шой болно. Ухвах нөө ташуура. Буурлаа маныг тэрэнгээд нь тэрс аянгатан зарлчингсан та юу яриад байна гинэ. Ташуура зүй дууга татаж бай. Тэрэн ч манаа сайдаг юм шүү. Юуны тулд нахаралус гисгэгчлусан билээ да. Гисгэгчлусан юу хийдэг юм? Таахны тэр лусын хорлол. Лусын бэрэ гэдгийг чинь хийдэг үйлдэн шүү дээ. Одоо яах вэ? За тэр чаахаа. Тэгээ чирээд алчсоо хэн гэдэг нь мэддэхгүй гэхээр л болсон доо. Арьсан биеийн гуучаад арга ясан цохой тал чирүүлсэн юм чинь. Гэдэг энэ чинь тэгээд шатаагаад байхгүй махгүй юм чинь. Хэр аян Колюучтэй
Муу юм тасын хоолч болохоор зумарсан юм чинь. чи дуугаа татаж бай ташуура. Адаанх таал ирэхлээрээ чи. Ганцхан чагаар чадахгүй чаагүй юм. За ингээд байж ирлэгт нь хатан мэцгээ хамгийн аимшиг таагаар алсан гэмтэн шүү дээ. Тэр үед ирлэгт монголчууд очоод хадмаа хөнөөсөн тохиолдол бол олон байсан. Тэр дотроос хамгийн харгисыг үйлцэнгээ өхлийн чанга туугаар шүүгээд хэрэггүй. Угаасаа байтэн чин сэтгэл ардуудгаад тэнсэгээ тассан шүү дээ. Би үхээ чуудонгод бол чадаагүй энэ хатан ах шиг. Тэгэж харин сүрийг үзүүлэхгүй бол үгний муудна дараад нь эвлэг түмэнгөө болох нь аюул. Тийм үү? Тэгээд эрчтэй жанжинд нь зовлонгийн үхлэнж зөгтөгдөө. Мандуулсан байгаа босоо. Тэгэхгүй зүгээр нэг сүүдэр элдэнд нь өгчихвэл жанжны нэр гутах босоо. Одоо тийм үү? Манай эцэг чинь яаж үхдэг вүлээ да? Хабуулхан яаж үхдэг вүлээ да? Гайгүй сайн зовлонгийн ард үхэж байгаа үстэй нэг үү. Тэрэн шиг хатан эцэгтэй хүндлэл үзүүлээд байхад чи ойлгохгүй байна уу ташуура? Гайгүй сайн үхэл өгсөн байгаа үед. Эртний таахгүй үхлийг үзүүлнэ гэдэг чинь эрхэм жанжны мөрөөсөл бид. Танаа цагийнхан юу ойлгох вэ? Мөрөөсөд байгаа үхлийг нь үзүүлсэн босоо. Хатан эцэг минь хэдий настай вүлээ да? Би алахгүй бол нас нь ч тэр дараа засыг үзэх юм уу да чаавас. Тийм өндөр настай хүнийг тэнхээтэй үхүүлэх нь зөв шүү дээ. Чи бодтоо ташуура. Түүхэнд үлдэх үхлийг сэтгэж олох чинь хэцүү шүү дээ. Тэр чинь жанжны өрөөл байхгүй юу? Тэр нууц товчооч биллүү дээ. Тэр нь тамуучны битсэн удалтай үлгэр тань. Тэр чинь тэгээд бочигдсан байдаг үед. Тэм ч учраас өнөөдөр мэдтэй төдийгүй хойно одоо энэ тахил дээр минь суучихсан. Сайхан өхүүлсэн шүү хүргэн минь гэдэг ховгийг минь сонсчихсан шүү дээ. Хэрвээ тэхгүйгээр эрчүүд тааны нэгийн тоогоор хасаад хайчих бол энэ эцэгтийг бас энэ хатан маава бас алдаршуулж дээлэхгүй шүү. Иймээсэн жанжны нэрийн бас нэгэн цуу алдрыг үхлийн түүхэн байдаг шүү дээ. Зүгээр л нэг
дайтаж байгаа завжуулаад өгчүүл. Ямар алдартай болдог юм. Тийм үү. Иймээс би хатан мэдсэхтэй хамгийн сайн өхлийг бэлгэлсэн гэж би боддог шүү. Тэ яагаад манай инээгээд байгаа гайхаж магаа. Яатаалтал инээгүү тайтаач хэлхэлтэй тэл явж байгаа үед. Тэр өхлийг бэлгэлсэндээ би өнөөдөр өршөөгддөг гэж сэтгэдэг шүү. Цуутай сайхан өхлийг бэлгэлсэн. Гэтэл сайхан өхл байгаа үед. Тэм бид хүний өхлийн түүхэн дотор тийм үү ясан хэгэлдгээр зумлах махгүй болтлоо чирэгдсэн хүний өхөл энэ хорвоо дээр хэд байгаа гэж бодно. Байхгүй шүү. За. Тэгэхээр энтэй явдал бол манаас ихтэй чамуухад би муу үлгэр үзүүлсэн гэсэн үг. Ухаж байна уу? Чи асуугаа байсан битээ тэр талан тогоонд та чанс юм уу чамуухаа чанс юм уу гэд. Бэ чамуухад муу үлгэр үзүүлсэн гэсэн үг. Талан тогоонд чанах хэмжээний. Чамуухаа минь ёс төгөлдөр хүн шүү дээ. Тийм учраас Тэмүүжин чин өөрөө бус хай хуулийг засаглаж хулгайчийг инэрч яахныг ивэлж суллыг чуулуулж сүхсрийг тэнхээжүүлж төрө барьж байгаа учраас бүхий зөрчигдсөн хүмүүс тэр чонсын хүрээнд байгаа усуу. Тэгэхээр засгаа хилэлцгээр тэр чинь мангуудч болохгүй. Үхээр ялтай. Цаазаар авахуулах ялтай. Итүүхэн гэмтэй хүмүүс байгаа үед. Ийм тайсан энтэй насыг нь чөлөөлөхөд эрэлгийн тогоо харуулнаа гэдэл чанчсан штэ. Тэгж байж бид нар чинь чуулуулсан ардынхаа ёсыг нь сахих чално гэхээс тэхгүй бол Тэмүүчний засаг түмний засаг болж хувиран шүү дээ. Ухно. Байгаар та бид нар чинь байцанд нь байлгаж хуучин засагтаараа ёстой байлгах ямбар байлгах нь чухал үстэй. Иймээс нь хичнээн Тэмүүчин гээд урвчихсан байсан ч хамаг Монголын ардууд мөн үү харж урвж төрийн хувьсгал хийж байгаа Тэмүүчнийг барьж чадаагүй ч гэсэнд Тэмүүчнийг дагаад намирсан ардуудаас барьж авсныхаа тоогоор засаг яллаа үүрүүлэх нь зүй ёсны юу. Чамаас асууч хий ташуура. Одоо чи бодоод үзтээ. Энэ Монгол улсын тийм үү Хөвсгөл аймгаас тусгаар тогтнож. Энэ Монгол улсаас тийм үү Баян Улгийн аймаг нь
тусгаар тогтножээ. Тэгвэл Монгол улс баян хонгор Өлгий аймагтыг өөрийнхөө одоо байгаа засгаар засгалах нь зөв. Тань дээр тийм үү? 9 гмийг өршөөвч 10 дахь гмээр асуухгүйгээр алнаа цаазалнаа гэдэг засаг бий. Тэгтэл 9 гм байтугай 90 гмтэй байгаа баян Өлгий чүүдийг яах ёстой? Тэр нөхдүүдийг эрэлхийг нь үзүүлж тамыг таниулах нь хэрэгтэй болов. Аруу дахин их нүгэлтэн юм чинь. Хэмчээл бид нар дотоод засгийнхаа батыг харуулахаас өөр яана уу? Иймээс нь хүн тогоо харуулсан юм а. Яагаад 70 тогоо гэж гинүү? Яагаад гэвэл бидний засаг 70 зүйл ангитай. Зүйл анги болгоноор нь гэмүр үүрүүлж байгаа юм. Одоо танаах шиг одоо ирүүгийн хууль, ирээгийн зүйл анги гэд байдаг гэсэн үг. Тэр засаг болгон дээр ялалсан юм а. 70 зүйл ангиар бас 70 гэдэг одоо усны 70 гэдэг 70 байна. Янзахтай 70 гэдэг газар. 70 ирүүгийн зүйл ангиар мангууд ч болж чадахгүй. Манаг ардууда гисгэн цээрлүүлж ард түмний соёлыг нь ирүүгийн хуулийн гэдэг шиг засаг хуулийнхаа хүчийг харуулж иж тогтоом барьж байгаа юм. Эдээ та мөн үү? Тэгээд эдийг нь хурааж эхнэрийг нь авгалаж гисгэж байж л байгаагаа мо тэмүүчэнд алдахгүй шүү дээ. Байхаа биднээс айх ёстой шүү дээ тэр. Ингэж айдсын төр байхгүй бол тэр өдөрт урвах хүний тоо хэд байсан гэж бодож байна. Чи бодтоо ухсаатны минь адуучин хүртэл адууг минь хулгаалаад тэмүүчэнд очихвол би хаанаа чинээд амьдрах юм. Миний өсгсөн адуунаас чинээж байгаа ардууд чинь тэмүүчин сул засагтай гэд урвчих гээд байлаа шүү дээ. Одоо энэ сорхон шараас авахуулаад Тэгкарчнэн энэ сорхон шарыг бэ чинь өөрийнхөө дэргэд тийм ухмаар байна уу? Эсвэл энэ бүх хөрөнгө үлдээгээд нүцгэн тэмүүчин дээр очмоор байна уу гэд асуугаад суугаад байна шүү дээ. Ойлгож байна уу чи? Тэгкарчнэн энэ таймдэрлийнхаа тийм хэдэн жилтэйг нь хэлхээ ясанд нь ахтыг минь хариулсан сорхон шар ахтанд минь үлдхүү. Нүцгэн тэмүүчэнд очихуу сонголтонд 70 тогооны хохирогчдоос шийдэл гаргах нь үстэй. Тэ 70 тогоогоор тэднийг ч гисгээгээд байгаа бос доторооч бас сүрдүүлэг хийж байгаа юм. Тэгэхээр яах вэ? Чадахгүй. Би таны хөрөнгөнд нь байж байя гэдэг. Тэгвэл би чамайг цайрууллаа.
чадахгүйг нь шатаа түлшилж чанана. Шүлөөр нохоод ижээгээ сууна үстэ. Ойлгоно уу? Бидний дэрэгдээс урвах гээд байсан учраас миний хөрөнгийг авч урвахгүйгээс хойш чи миний албат байлгаад энэ өдөр цайрах уу? Миний хөрөнгийг орхиод нүцгэн биеэр ихээс төрсөн биеэр за яах өршөө өмдөрн тэмүүчэнд очих уу гэж байгаа. Үйл нь тэр талан тогоо шүү дээ. Тэгэхээр засаг зэрцсэн дотоодын болоод нь засаг ивдэж байгаа. Хөвсгал хийж байгаа зэргүүдээс барьснаа талан тогоон дээр ирүүдэн ялалсаа. Ингэжэл засгийн хүчийг үзүүлж байгаа маа. Ухамжтай. За нэг иймэнтэй. Энтэс хойш манайхаас эдэндээ байх уу? Өмдөр тэмүүчэнд очих уу гэдэг үг бий болж байгаа юм аа. Ингэжэл хитэн албатаа ардаа авч үлдэхгүй бол тэмүүчин чинь бүгдийг нь аваад өвсгөл хийж гин мэдээ. Уртаа нохоогүй болчихсон бид чинь алтан улсаас болдолгоор болгоомжлох учраас та шүү дээ. Иди түүх энчиг хор үнэн байсаа. Яагаад гэвэл удахгүй. Яг энтэс удахгүй. Найрлан цэнгэж тэмүүчин дээр алтан улсынхан ирээд татарыг хамтран нарт туус туушуттайн дээр цогтөгвөдтэй. Яг энэ түүхийн дараатай бидний болгоомжилсан түүх бол тэр ирж байгаа нарт туушуттайны татарын довтолгоо хамаг Монгол руу алтан улсын цэргийг оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Иймээс дотоод цэгцээ тэр талан тогоогоор хийсэн юм аа. Энэ тэмүүчин бол бид хамтран тулъя гэж хийж байхад бид бол дотоод засгаараа тэр тулаанд нь ахуйч хэлж хударгаар хоёр талыг амьд үлдээж байгаа юм шүү дээ. Энтэйг ойлгох нөө. Ташуура. Амьдран гэдгийн цэнийг ойлгохгүй хүмүүс нь амны зоргоор чалчиж үлгэрээ зохиож үлвэ. Аль бодлогон дээр нь амьд үлдэхийг хичээсэн түүх юм аа. Чаа нэг иймэрхүү